Зохиолыг бичсэн Ламсрангийн Саран Туя, зохиолыг уншсан Туул Синди, гуниг хөвөрсөн Замбойлон. Аха, алаг нүрт ирнэ гэсэн нүрийг нэгмсэн ширэлтхүү, Гээд мармар инээсэн давхуур тамбаа үлээсгэгчийн муухай харцсан тас ороолгуулад доош харан чимээгүй болов. Чим овоо массаж авах шүү. Алж орхон шүү арьсаа. За заахаа, миний буруу. Энэ тоглоом юм уу? Алаг нүртийнхэн зүгээр нэг нүрээ чамшиг гарч ирлүүлчих тоглоомын хүүхэлдээнүүд үү? Их далчганж байж өөрийнхөө нүрийг ширлүүлчихвдээ. Сангима хүүхэд хоёрыг машинд асуулга. Хүүхдэд чихэр жимс юу байдгийг өгч саатуул. Айлгаад үзээрэй чи. Ойлгосон бол одоо зайл. Давхуур дамбаа чухамдаа үлээсгэгчийн нудрагны амт үзүүлгээ салсандаа баярлан машины өдөө пичгэнтэлгүй. Шигшүүр дашаа бид хоёр нүүр тулж уулзнаа. Хулчихгүй бэз дашаа. Шигшээд өгмө хятадуудыг. Би чамд хэлсэндээ тэд хутга судас дарах зүйл хэрглэж болно. Тэр бүгдээс хамгаалах уян зөөлөн хэрнээ би хамгаалах өмсгөл өмсөө гэж. Манад байгаа хідэн өмсгөл Багдад ордгүй. 7 буудлын нэг хятад өвгнөөр хийлгэж гисэн. Найдвартай вэз муусан хятадуудад итгэлтгүй шүү. Зүгээр ахаа итгэж болох хүн. Тэгэхээр та нар алсаас ажигл. Тэд олуулаад айрвал алалц. Бид хоёр 10-10-ын дунд бол өлхөн эргэлтчихнэ. Гэхдээ би нэг их айхтар цус өдсөн мөргөлдөн болохгүй болов гэж бодож байна. Алаг нүүрт ширнэн өөрөө ирвэл алаан үүснэ. Тэр муу эцгийнхээ өмдний тэлэнээс зүгтсэн зодтолтоос өөр юм мэдэхгүй навш бол сагсалцахаас цаашгүй. Харин тэдний амь амьдрал шийдэгдэх игзэгтэй үед толгойлогч эцэг нь ирэх болов уу гэж бодож байна. Химэн үлий сахигч хийлэв. Тэр хараа гараад ирлээ хаа. Товчооноос нааш саллаа. Мөн байна гэж нэг залууг хэлгээд бүгд толгоо өргөн тийш харцгаав. Баян зүрхийн тавчаа гэж алдаршсан автотехникийн шалган нэвтрүүлэх пост арай хүрэлгүй зүүн гар даган зам салсан навтгар хөх машин хөлийн голын дав сандуулд бүтчих мэд маш удаан урагшилсаар дөхөж буйг тэд харцгаав. Тийм байна. За манайхан пүүнгөрөө өгөн ирж би бололтой. Бөөсөнд жад гихчээр бүгд арзаалдаад яахав. Явцгаа. Би ганцаараа тулсан ч яахав. Химээсэн үлээ сахигч доод уруулаа шазав татав хийлгэн харсан хүн айж хэрдгиймээр үзэвшгүй хэрцгийгээр инэв. Тэгээ бид далд орё. Шигшүүрээ чи ахтаа үлд. Ойлголоо. Залуус хадан хошууг орон алга болж чимээ тасархад орой нарны туяа алтлаг цацаргаар мэлтэлзэн. Урсах туул голын намуухан урсгалыг үл мэдэг ачин саадсан үлээ сахигч мөн л хөвшил болсон доод уруулаа шазав татав хийлгэн заналтай гихчин инэв хийлээд ирж бие хөх москвич машиныг харж хүзүүгээ хөдөлгөн шүлсээ гот хийлгэн хаяв. Үлээ сахигчийн хувьд төрсөн эцгийнхээ улаан голыг таслуулсан эрлэгийн элчийн яс усыг яаруулан цөм зохиж зовоохын ихээр зовоохыг хүссэн ч биеэ хүчлэн барьж шүлсээ дахин гүтхийлгэн хаяв. Алив шигшүүр чи миний нүүрний багийг аваад айл. За ахаа. Шигшүүр дашаа анх удаа энэ орчлонгийн хамгийн харгас хүйтэн догшин хүн гэж боддог толгойлогчийнхоо хоёр гарыг салгалан чичирхийлэн 50 байдлаа алдахыг олж харан баггүй гайхав. Алаг нүртний суусан жижиг тэрэг яг тэр хоёрын өмнө ирж тулан алдан зогсоод жолооны арцуулсан туранхай хятад яарангүйж машина тойрон хойд хаалгыг онгойлгоход махлаг тарган хятад адилхан бууж ирэхэд сахигч зэрлэг аваа гарган эсгэрхэд буян агдасгийн цочож орчны уул гууж алгыг харахын зуур нүдэрээ нэгжин харж үл мэдэг тайвшраад өмнөө зогсох бядлаг биет ирсийг зөөлөн нүдээр аргадангүй хараад өөртөө хүдхийн цочов. Ямар нэгэн амтны арсыг зөөлрүүлэн элдэж зай завсаргүй шигэн амьсгалах агаар оруулан үзэшгүй муухай дүрст амтны толгоон хэлбэртэй адилхан будсан баг өмссөн тэдгээр эрс үнэхээр харсан хүний зүрх зогсоомоор хэрцгий харагдана. Гэсэн ч буян хинсэн билээ дээ. Буцах насны авирсан энэ хятад амьдралын төлөө цөөвөрлугаа тэмцэж өгөхөөс үтсэн долоо шаргацсан хашир хүн билээ. Алаг нүрт эрхэм толгойлогч цөөвөр чон чамайг харах хувь зохиол өнөөдөр надад тохиожээ. Дуу хүчин сонсвол жалуу хүн байлтай. Хийдгийгч нь үжвэш надаас давх хорон муу өвгөлийн эжэн бололтой. Гинт үлээ сахигч хаахаа химэн татвалзан хөхөрч гарахад өнөөх муухай дүрст амтны баг нь даган татганан ангалцахад буян өөрийн ирэхгүй зүрх хөхөв. Гомдох юм юусэн бэлээ алаг нүртээ. Хоёулаа л адилхан эрлэгээ илчүүчүүдээ. Гэхдээ байна.
Чи эхэлж гарч ирж амтан хүн хороож гараа цустаагүй бол би гарч ирэхгүй байсан. Харин би Монгол эх орон төр улсаа тагнаж туршаагүй юм шүү. Танаа хөхмөгөө тагн турших ажиллагаа 1959 оноос эхэлж Монголд орж ирснийг би мэдхий. Бөөн гай байгаа биз? Ингэхэд байна. Зарим мэмийг нуух тусам улам ил тод болох юм. Мөнж гачлантай хорвоо шүү. Ингэсэн үлээ сахигч дахиад л сонссон хүний зүрх зогсмоор муухай хэлэхэд буянгийн хар хөлс өөрийн ирэхгүй чихрэн асгарч байлаа. Үлээ сахигч үг бүрээ ихэд тодотхон тасалж хятадаар хэлнэ. Мөкөлөг айхтар жумхай уйман байх шүү. Бас хятад хэлтэй. Арай дотор цустай хятадын ирлийз биш вэж. Манай хөхмөгөө бүлгийнхний нэг биш байгаа. Гих сандчсан бодол төрөхөд өвгөн хүний магнаны хөлс чихрав. Эннээс хэцүүг давж туулж болдог. Ажил болохгүй. Ингэж буян өөртөө сануулав. Миний аж охиныг өгөөд орох. Тэр хаана вэ? Өгөөд орох арчаагүй амтан минь. Ялах хүүхэд хулгайлахдаа чи ичихгүй байна уу? Ингэж буян өөрийгөө хүчлэн зандрав. Яана, нэр тийм шүү дээ. Их царайлаг хөөхөн ялах охин. Гэхдээ алаг нүртэй. Чи жаахан зүнэчтэй. Чи олон жилийн өмнө Ноёнбаатарын 8 настай охиныг яг ингэж хулгайлаад эр хүний жудаг дагалгүй бозарлаж байсан да. Мартаад байгаа юм биш үү? Гээд дахиад л муухай инээдгээрээ инэв. Охиныг минь өгөөд орох. Алаг нүртэй. Чи яг орилоо илжих шиг зүнчгчээ. Би чамд тодорхой хэлсэн дээ. Адил цустай готвоо бүгд найрамдах Монгол ард улсын төрөөс төдийгүй энэ орчлонгоос зайлуулчих эхлээд. Тэгээд бяцхан охин аав. Харин 4 цагийн хугацаа өгье. Тийхгүй бол би хэлснээрээ хийх болно гэдгийг мэдэж ав. Ач охин ч гэсэн тэр нэгэн өдөр чиний зугаа гаргаж голынхоо дуугаар чарлаж байсан 80 бат даргын охин болно шүү. Би готвыг яаж алах вэлээ дээ? Чи одоо их хуцах нэ? Одоо хүн алхаа надаар заалах гэдэг юм уу хаашаа? Ингэж үлээ сахигч дүрсгийн уурлав. За яахав? Чиний хийснийг хий. Харин чи миний талаарх нотлох баримтыг надад өгч шар дэлгүүрийн хэргийг дахин бүү сэргэ. Болно л доо. Болохгүй юм байхгүй. Харин готвын цустай толгойг унгасан баримтаа л авчир. Дараа нь нэг туслахаа Варшав руу явуулж түүний хүү зоргийг хор алга. Мөн готвыг 23 жилийн өмнө намын төв хорооны гишүүн цэндийг гүтгэн баривчлуулж шоронд хороолгосон үнэн гэлчлүүлээд хороосон бичлэгийг нь авчир. Би хэлсэн амдаа хүрэн л дээ. Ойлголоо. Хүүхэд чүүдээ. Ач охиныг минь өгчхөл дөө. Би гаргасан шүлсээ буцааж залгидаггүй хүн. Чамд итгэхэд явлаа. Хэрв хүүхдэд муу юм болвол намайг битгий басаарай. Би чам шиг новш биш л дээ. Гэхдээ би новш л доо. Сайжруулсан новш. Одоо зайлж үз. Үлээ сахигч ихэд ноцтой анхааруулад хачин муухай дуугаар ямар нэг амтныг дуурайн дуугархад буян данжаадын дотор зарлзав. Буян замын туршид таг дуугүй бодол давтан явав. Үлээ сахигч их хүч эрхэгчин бололтой. Эдний бүлгийг устхан үлээ сахигчийг алахгүй бол миний хоёр хүү түүний гарт өгөх юм байна. Түүнийг сайн судалж дэрэгт нь өөрийн хүнээ тавих нь зүйтэй. Гол үүрийг нь олох хэрэгтэй. Буян чин сэтгэлээсээ ингэж хүсэж сурсан зангаараа төлөвлөн бодно. Журуул, чи зогсоодох. Тэр утасны бүхээг таксфон харж байгаа биз? Харж байна толгойлогч. Энэ утас руу жалга. Цагийн дараа алаг нүртийн дээр гэж хэлэдэх. Хурдал. Ойлголоо толгойлогч. Зуруул тонголзон машинаас гарахад буян данжаад толгоо ганцглан бодолд автав. Муу готов хорвоогоос хагцах болжээ дээ. Одоо яа гэх вэ? Өөрөө шоронд орж хоёр хүүгээ алдснаас л дээр. Гэхдээ үлээ сахигчийг би алхтаа л ална. Муу согтуу орос. Чамайг согтуу ганцаараа явахт чинь алж орхино. Хятад хүн нэгийг бодон хоёрыг санан жогцуулдгийн химэн бодов. Үлээ сахигчийг гаднаас орж ирэхэд нагц эгч нь аяхтай хоол барьсаар угтав. Үлээ сахигч царайгаа хүрзээлгэн нагцаа харснаа мушийн инээх алдав. Юу хийгээ зогсож байгаа юм бэ нагцаа? Юу хийхээ вэ? Чиний эрхийг хараад хоол эгч барьж байна. Би өлсөөгүй штэ.
Тийм байхдаа чи миний мэдхийн 3 хоног л хоол идээгүй. Байнга л угжуулж байдаг архиач уугаагүй. Ингээд ирэхээрээ л чи айхтар том хэрэг хийдэг шүү. Амныхаа зоргоор битгий бураад вэ. Би ганцаараа байж бодох юм байна. Үлээ сахигч төвөгшөн хилээд дэрэгдүр нүнгөрч өрөөрүүгээ алхав. За тэрдээ нэг хэрэг тарьчихаж дээ. Чаавас гэж би яах гэж энийг хүн хийвэ. Эцэг нь цент даргагүй мөн сайхан хүн байж илээ. Өнөөдөр ч миний үснээс тог үс цаахан болох нь л дээ. Нагц эгч нь сэнхэр нүдэндээ гүн гуниг хуралдуулан хилээд санаа алдахад үлээ сахигч эргэн харж зогсов. Нагцаа би ч гэсэн ааваасаа дутхгүй сайхан залуу байгаа үсттэй. Иш шүүдэр минь сайхан байлгүй яах вэ чи минь хонгор минь. Нагц эгч нь тавхтаа хоолоо ширээнд тавиад шүүдрийн дээргээд ирж хацрыг нээлээд миний үгэнд орж үзэлтэй. Нагцынхаа үгийг сонс. Битгий муу юм хийгээчтэй гэж гуйлаа. Нагцаа хайртай эгч минь дээ. Би ямар нэгэн муу юм хийгээгүй. Битгий өглөөд ээж үзэлтэй. Нагцынхаа үгэлхээс төвөгшөн алгармагийн өрөөг татан орчхов. Хүүхэн ойдлын суур машинуудын ажиллах зарчим гэсэн гарын авлага уншиж сууснаа түүнийг харан босов. Сайн уу хонгор минь? Сайн. Юу хийж байна да? Ном уншиж байна. Одоо олон ойдлолчтой болчихсон болохоор амар байна уу? Ядархаасаа илүү олоола болох гоё байна. Эмийг очиж иргсэн үү? Амжаагүй. Амжуулаач дээ. Арчаата байж сураач. Нэг очноо. Ингэхэд чи одоо зоор яг санах юм уу? Гэсэн үлээ сахигч бүсгүй нүрөөд харж инэв. Яагаад ингэж асуугаад байгаа? Болдгүй мó. Тэр хүний нэрийг нь ч сонсомааргүй. Ингэхэд чи Зориагийн найзуудыг мэдэх үү? Мэдхгүй. Түүнийг дагаж далдансан олон юмнууд байдаг штэ. Ширнэн гэж найз нь байдаг уу? Байдаг. Би тэр хүнээс айдаг. Балмад танхаа хүн. Тийм байдаг байж. Хойлоо өнөө орой дуур үзэх үү? Яршиг. Би түүнийг ч ойлгодгүй. Сонгодог урлаг сонирхох ёстой шүү. Хамт оройг өнгөрөөё. Өнөөдөр би баяртай байна. Тийм үү? Баяртай байгаа бол тэгээдээ. Гэхдээ юунд баярлсан? Маш олон жил ирж хайсан гашуун үннийг олж мэдсэн. Ашгүй дээ. Үннийг олох чухал шүү. За явцгаая. Хувцас сонго. Энэ чамд хамаатай шүү. Чи ч хувцсны мэрэгжилтэн загвар зохион бүтээгч болох ёстой хүн. Орос руу энэ мэрэгчлэр явж сурах юм уу? Уганч гоё юм аа. Даанч эмээг ч харж асраад байх хүн байгаа үсттэй. Байгаа л да. Уг нь сайн хүмүүс байгаа. Тийм бол асуудалгүй юм шүү. За хурдал явцгаая. Өнөө оройг надад зориул. Баяртайч гэсэн би бас гунигтай байна. Гэсэн үлээ сахигч өнөө мөх хятад одоо намайг олох төлөвлөгөөг боловсруулж байгаа. Гэж шүтцэн бодов. Гүн нойрон дунд нь хөлийн чимээ түүнийг сэрэхэд үлээ сахигч маш хурдан хөдөлгөөнөөр буугаа шууран авч цэнэглээд том мебель шкаф халахлан зогсов. Тэрбээр гүн нойронд автсан өөртөө уурсаж байв. Аха, та унтж гинөө гэх Артурын дууг сонсон сая тайвширч буугаа өмднийхөө халаасанд хийж орон дээр суугаад биеэ эзэмдэв. Ингэтэл унтдаг нь юу вэ? Ингэж сэрэмж алдах юм бол юу болох вэ? Орооч тэгээд өөртөө уралсан ураа Артурт гарган улангасан хашгирахад Артур гэх түүний хамгийн итгэл залуу орж ирэн зангирч бөөгнөрсөн булчин шөрмсөөрөө гайхуулах мэд ханхайн зогсов. Олон жил хийгүй нөхөрлөж эр биеийн чадал хүч сарин галуусны уйлаас илүү зовлон хамт туулж явсан энэ хүнд үлээ сахигч хайртай дотн байдаг. Итгэдэг цөөхөн хүнийх нь нэг ажээ. Унтаагүйс юм уу? Өдөөд унтаж байдаг цаг мөн үү тэгээд үлээ сахигч догшин балмад дуугаар зандчаад муухай харав. Тийм л дээ. Унтсан хүн алгаа. Тэгээд готвын хүүрийг хятадууд хөлийн голын тэнд орхисон байна. Мөн юм уу? Мөө. Уул мөр үлдээж үү? Цагдаад мэдэгдсэн үү? Мэдээж тэд өөрсдийн уул мөрийг юунд үлдээх вүлээ дээ. Алаг нүүртийнхний хийдэ гэдгийг батлах нэг юм үлдээгээд сэргийлэх дуудчих. Ойлголоо. Артура. За хаа. Чи шигшмэл хоорынхоо 10-ыг дагуулж яваарай. Цаад улчин биднийг унгах юм орхихоо мартахгүй шүү. Охиныг өгч явуул. Тэмдэг газарт алаг нүүртийнхээ очсон байна. Мэдээж их хэрэг болгоомжтой байж охиныг яг толгойлогч өвгөн хятадд өгөөрөө. Хүний үнэргүй новшнууд биднийг буруутгахын тулд хүүхдээч барьж идэхээс зээхгүй шүү. Тийм ээ. Ингэхэд ахаа гүчи зүгээр маяглахгүй яриач андаа. Тэгээ танаа аавыг хөнөөсөн хүн энэ хятад өвгөн яг муу юм уу? Арай чулуу хөлгөд байгаа юм шиг биз.
манай аавыг болж яалтчгүй готов ховлон бариулсан гэдгийг. Би баталгаагүй юмны төлөө хэнийг ч зайлахгүй. Аавтай минь хамт хэлсээр хоригдож байсан үгэнтэй би уулзсан. Миний аавыг шоронд хорсон хөхмогой цоо зөв ян гих новш одоо Монгол нэртэй болцоход жанчуулангийн амралтын тэнд ногоо тарж байна гинлээ. Өөх өөрхий, улам сонирхолтой болж байгаа шүү. Тэр новштой мэдлэх хэрэгтэй байна да. Ингэсэн Артур шилээ шүргөө. Түүнийг бас алаг нүртийнхэн хийх болно. Тэр мөн хятад Монгол нэр авчихсан болохоор бүгд найрамдах Монгол ард улсын иргэн болж таарна да. Тун удахгүй нэг ажиллагаа явах юм гэсэн. Түүний дараа л болно доо. Чи тэгээд үл ойлгочих. За ойлголоо. Анд нь явлаа. Болгоомж илүүдэхгүй гэдгийг тархиныхаа мухарч шийдчихсэн. Тэгэхээр санаа зовлтгүй. Ингэсэн Артур баруун гараа өргөн гарч одоход үлээс ахигч араасны нэмсэглэн харав. Тэр шүн болсон хойно хаалганы хонх тажигнан дуурахад дамиран сэрж үлийн харвал Шижир Баатрыг илгэндээ наан тэрсэн замбаг сэрх шинжгүй зөөлөн хорхирч байх нь тэр. Дараа нь дамиран айл андуурсан хүн юм болов уу гэж бодон хэсэг хөвтөв. Гэтэл бүр болохоо болон хаалга нүдэж эхлэв. Дамиран дахин эхнэрээ харан бүх нойрноос нь сэрэж зүрхлэхгүй босов. Хинбэ? Аава, хаалга. Дамирангийн зүрх оволцсон цохиулж маш хурдан хөдлөн хаалга яаран нээтэл 2 жил гаруй хугацаанд уулзаагүй охин жаргал төгсөхийн царай цонхийн цайжгсан арай хин хөл дээрээ тогтож ядах мэт байв. Дамирангийн зүрхээр часгийн хатгуулж хөөе миний охин ингэснээ хоолоо зангирч цааш дугарч чадахгүй гараа алдлан сарвайхад жавхлан төгс эцгийнхээ ханхарч ээжэнд наалдан уйлж гарав. Миний охин яасан бэ? Яагаад хэл чимээг уйрж байгаа гэж аргацсан дамиран охиныхоо нүрийг нүцгэн хинхтэхтэй нааж ихэд бачимдан иргэн унтлагын өрөөрөө харж эхнэр замбага химээ муухай хашгирахад бүх нойр давтсан замбаг цочин сэрээд гүйн гарч ирснээ хайртай охиноо харан зог тусангүйн ирж жавхлан төгсийг тэврэн авав. Миний охин ээжээ би одоо яана? Миний охин тайвшир наашир те одоо юу ч битгийэр ээж аав хоёр нь чиний дэргэд байна шүү дээ. Замбаг охиноо аргадан хөтөлснөө эргэн нөхөр өөдөө харж алив ус ундаа юу ч хамаагүй аваад ирэлтэй гэж зандархад нэг их гим хийчихсэн аятаа бүндгэнсэн дамиран нүцгэн хөлөөрөө шад пад хийлгэн алгацаар галын өрөөрүүгээ хурдлав. Миний охин наашаа ирэхээ хэлэхгүй аваа. Тосоод авах байсан гэж охиноо жаал тайвширсан хойно замбаг хэлээд охиноо харав. Жавхлан төгс шүүр салдаад зоорын алга болцоход олдохгүй байна гэлээ. Энэ үг эцэг их хоёрыг нь сүрхий зовоо бололтой дамиран замбаг хоёр хормын төдийд харц солилцоод авав. Юу гинэ охин минь? Чи юу хэлчихв? Ингэснээ дамиран охиноо ихэд нухацтай харав. Зоорыгийн аав нь хэд хоногийн өмнө нас орсон. За тийм. Хэдийгээр охинд минь хадаг сүү тавиагүйж аав нь хүний ёсыг бодож очсон. Тэгэхэд тэр залуу байсан юм уу? Надтай ирж мэдлээгүй шүү дээ. Химэн дамиран гайхангүй хэлэв. Тэр яах вэ аав минь? Түүнд хэцүү байгаа шүү дээ. Гэхдээ аавыгаа оршуулсны хорой зоорын алга болчихсон гэсэн. Ээж нь хайгаад сэргийлэхэд мэдгдсэн ч олдохгүй байна гинэ. Онгоц 18 цагт буусан. Зоргийн ээж намайг тоссон. Би тэднийд байхаас айгаад хүрээд ирлээ гэсэн жавхлан төгс ойлов. Юу гинэ? Тэр залуу хайчдаг байна гэсэн замбгийн царай бараан охиныхоо гараас зөөлөн атгав. Тэр залуу их л замбраагүй явдалтай хүн гэж би их сонссон. Хаа нэг газар өөртөө таарсан ойрхон юмнуудтай ууж идэж яваа биз? Дамиран цаанаа л нэг дурамчхан хилээд өмнөх цайнаасаа балгав. Аава, та тэгж хэлж болохгүй штэ. Жавхлан төгс марган хилээд дэмжлэг хүсэн ээж рүүгээ харахад замбаг огт сэтгэлийн хөдөлгөөнгүй хээв нэг сууж бод гомдох шиг болов. Аав нь ам нээсэн дээрээ хэлье. Та нар нэг гэрт толгой холбоод чамгүй хугацаа өнгөрлөө. Хүний охин үрээр хань хийж байгаа гэсэн бодол тэр залууд өөр алга. Бид хоёрын мэндийг мэдэж ч ирсэнгүй. Готовч хизээ дотор тамиртай хүн. Муухай хүн л дээ. Аав ээж хоёр нь чамайг ийм үн хүндгүй ихнэр гэгдэн амьдруулахыг хүсэхгүй л байна шүү. Хүүхэд чухтгүй дээр холбоогоо таслуул таарна. Тэр зоригт бүтэхгүй нөхөр гэдэг нь тодорхой.
Энэ тийм дайрагтан танхаарч имс октоор зугаацдаг гэдэл таних мэдэх улс нь нүүр улалцмаар юм ярьдаг юм байх ч үлээ. Гэсэн Дамиран гараад явчихав. Дамиран анх удаа охиндоо хатуу үг хэлж бийн энэ билээ. Эцгийгээ гарсны дараа жавхлан төгс мэгшин уйлав. Тэрбээр өөрөө ч зоргоос залгаад байсан ч эцэг ихтэй хэлж чадсангүй. Замбаг охиныхоо толгойг илгэндээ наан тэврээд зөөлөн хүрэн үсийг нь илбэн аргадана. Охин минь дээ, охин минь юу ч гэхэвдэ. Амьдрал хатууга хүрэхээр дэндүү хатуу байдгийм да. Миний охин аавынхаа хэлснийг бодож үзээрэй. Сэтгэл гэдэг тогтоон байрахад хэцүү. Гэхдээ насан турш зовж сэтгэлийн шаналл тээж явснаас насны залууд хэсэг шаналаад холцсон дээр байдгийн химээгээд санаа алдав. Ээжээ би өмнөнийг хэлэхэд бодоогүй биш бодсоо. Буцаад ирэхээр нь сайн ярилцъя гэж бодож байсан. Тэгтэл ээж нь уйлж яриад хүн алга болчихлоо гэсэн. Санаа зовоод ах юм. Нэрээ яаж гсэн бол? Жавхлан төгс цааш нь ярьж чадахгүй чимээгүй болов. Зоргийн ээж рүү залгаж таниулах хийлгэх болжээ. Жавхлан төгс тэр өдөр зоргийн ээжтэй хамт дуудсан газарт нь очив. Таниулах хийлгсэн цогцос хамтран амьдрагч нь байхыг харсан жавхлан төгс ухаан алтан усан зоргийн ээжийг тэрэн уйлж суухт нь аав ээж хоёр нь очиж тэднийг тэндээс авч гарчээ. Хэдэн хоногийн турш шижир бадартай зууралдан хажуугаас нь огт салахгүй эргэлдсэн жавхлан төгс нэг орой Дамиран ажилласаа ирэхэд нь хүлээсэн байртай сууж байжээ. Миний охин өнөөдөр юу хийж өнжөвдөө? Дүүтэйгээ баахан тоглов уу гэсэн Дамиран өвөр өөд нь асах шижир баадрыг тэрэн үнсэв. Тэглээ дүүтэйгээ баахан тоглолоо. Ээж оройтно гэсэн. Та хоолоо идэж яваа аваа. Тгий. Аав нь жаах үлсчихлөө. Өдөр олигтой юм идээгүй олон хурал давхцаад. Өө тэгсэн юм уу? Яаж байгаа юм бэ? Эрүүл байхын тулд хоолоо сайн идэх ёстой штэ. Би хоол аваад ирээ гэд охин ихэж шалмаг хөдлөн хоол авчирхаар явав. За аав нь охиныхоо гарын хоолыг идэж хит хоног жаргаж юм да. Миний охин одоо их орондоо үлдэх юм байгаа үсттэй. Харин ээ. Жавхлан төгс цаанаал нэг гундангуй дуурахад Дамиран охиноо ихэд өрөвдөв. Аав нь маргаашнаас амтэн хүнтэй уулзаж охиндоо ажил олох арга бодъё. Ер нь аава би буцмаар байна. Юу? Ганцаараа тэнд аава та харин хөөцөлдөөд өгөөч. Би Америкийн нэр хүндтэй томоохон олон улсын хэмжээний сургуулиудын нэгэнд сормаар байна. Америкт гинэ? Заавал тийшээ. Тийм ээ. Америкт та хөөцөлдөөд өгөөч дээ. Социалист орноос оюутнууд нэрсээр суралцдаг юм билээ. Дээ охин минь наадах чинь яривхтай л да. Ойлгож байна аваа. Наад зах нь гэхдээ л таныг хардаж цэрдээд эхэлж гэхдээ би Варшаваас явах тул болох байхаа. Би дөрвөж цагаачлал хүсэж болох байх. Дамиран удтал бодолд автан суув. Хоолж хоолоогоор нь давсангүй. Энэ охин ер нь юу л болоод байна да. Охин минь сайн сайхан ирээдүйтэй болж аз жаргалтай амьдарч байвал миний сайдын судлаас буух юуны хамаатай. Харин энэ охин зөв зам дээр байна уу гэдэгт л гол очор байна. Баруун Европын орнуудад сүүлийн үед ардчлал их яригдах болсон. Зөвлөлт холбоот улсад их өөрчлөлт өрнөж эхэллээ. Энэ талаар замбагтай сайн ярилцаж шийдвэр гаргасан нь дээр. Гэхдээ энэ замбаг энэ орой болсон хойно хинтээ уулздаг байна гэж бодсон Дамиран охиноо харж ээж нь ямар хүнтэй уулзах гэсэн бол химэн асуув. Жавхлан төгс хоёр мөрөө хавчин эцэг өөдөө харж мэдхгүй ангитан төгссөн нэг эмчтэй уулзна гэсэн байхаа гэлээ. Тийм үү. Оюун төгс байх нь л дээ. Дамиран амандаа хүнгэнсэн нь жавхлан төгсөд сонсогдов. Оюун төгс гинэ. Та бас таньдаг юм уу? Танилгүй яадгийн. Миний юу гэж юу ч вишээ. Гүчи чи яагаад үг хэлүүлэхгүй байгаа хүүхэд вэ? Хамаг анхаарал сарниулаад гэж амьдралынхаа нэгэн нууцыг ам алдах шахсан Дамиран охиндоо уцаарлав. Та ч өөрөө учир нь олдохгүй юм яриад байгаа үстэй. Ингэхэд чи ямар чиглэлээр сурна гэж Америк явна гээд байгаа илээ. Дамиран яран ярианыхаа өнгийг өөрчлөв. Аава, би өөрийнхөө сүүлийн 2 жилийн амьдралыг бодоод өөрийгөө их л өрөвдөж харамсаж байна. Би Америкт олон улсын эрх зүгээр сурнаа. Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, арьсангоор ялгарлан гадуурх эсрэг ажиллах бодолтой байна. Аав нь бодё. Ээжтэй нь ч яри. Тэгээд болмоор бол манай улсад суугаа Америкийн элчин сайдтай ярилцъя гэж Дамиран хэлээд бостол хаалганы хонх тачигнан ээжээ химээ хашгирсан бяцхан шижир баатар өөдрөө гүйв.
Сэтгэл санаагаар унаж тэр хэрээр ядарч туйлдсан замбаг орж ирээд үлгүүрт хувцаа өлгөн хувцаа тайлаад ингэр үүдэн ассан Шижир Баатрыг тэрврээд Дамирангийн дэргэд чимээтэй гихчин суугаад шүүрс алдав. Өө ашгүй ээж ирчихлээ. Би хоол аваад ирээ. Та зүгээр үү? Царай ч цонхгүй байна гэж жавхлан төгс хоол авчирхаар ухсгийв. Өө балраа охин минь ээж нь хоол идэхгүй юм идчихсэн. Миний охин дүүгээ аваад өрөөнд орж вэ. Ээж наавтан зөвлөлдөх юм байна. Гэсэн ээжийнхээ царай өөд ихэд хинамгаа ажиглан харсан жавхлан төгс дүүгээ хөтлөн гарав. Дамиран эхнэрээ харан зөөлөн дуугаар за юу болов? Бас л уучраа ололцож чадсангүй юу гэж өрөвдөн асуугаад өөдрөө хялам хийснээ мөрөөр нь тэрэн хазар дээр нүнсгэд замбгын том алгнуудээр нулимс мэлтэсгийн дүүрэн хазар дагаж урсав. Нэмэр алгаах уу? Оюун төгсийн хувьд би зөвхөн анги даасан багш төдийхөн юм байна. Би буруутай. Гэхдээ хоёрын хоёр хүүхдээ их болсон хүн ойлгож болохоор л санагдах юм. Үгүй юм аа. Замбаг урагш тонгоон альчуур авч нулимсаа арчин. За тайван байх уу. Цаад хүүхэд чинь залуу омглон байна. Хугацаа хэрэгтэй шүү дээ. Чи дандаа л ингэж хэлдэг. Хичнээн хугацаа түнд хэрэгтэй юм бэ? 2 жил өнгөрчхөд байна шүү дээ гэж замбаг эр нөхрөө дийлж сурсан бардам төрөмгийн зангаар дүүрэлзэв. Чимээгүй гэмээ. Охин сонсчихсон шүү дээ. Бас баахан байцаана. Тэгээд л буруу зөв ойлголт нус нулимс цоврно. Ер нь тэр нөхөр оюун төгсгөж нөхөр чамааг яг дуурайсан золиг байна шүү. Чи юугаа яриад байгаа юм бэ? Төрсөн ихийгээ дуурайхгүй хүүхэд байдгийм үү? За дуугаа бай. Би хувьдаа л муу ижигээ дуурайгаагүй юмдаг. Харин чи яах гэж том охинтойгоо уулзсан? Төгөлдрөөр дамжуулахгүй яасан? Харин тэгдэг байжээ. Яах вэ дээ? Та нар намайг ямар ойлгох биш. Ихийн санаа үрдээ гэж би түүний төлөө л очсон. Зүрхний мэс заслын эмчээр мэрэгшин суралцах хуваар хөөцөлдөж байж бүтээсэн. Энэ мэрэгжилд их сонирхолтой хүүхдэлтэй. Тэгээд л баярлуулах санаатай очсон. Өөдөөс бүр дуугарч ядаад бодож үзээч гэх шиг маяглаж гин. 2 хүүхэд нь овоо болчихлоо. Хараад ч болохноо дэм болёо гэж байхад ингээд цорхрон уйлах ихнэрээ Дамиран дотоод сэтгэлдээ өмрөн харж байлаа. Иш чааваста энэ минь ингэчиж гундах гэжтэй. Мөн золгийн охиноо. Би маргааш төгөлдөрт уулзахаас химэн бодов. Тайвшир да миний хань. Нэг л өдөр хоёлаа охид хүргэд зээн хараад хариулчихсан жааргаж суун. Энэ чинь жам шүү дээ. Энэ баг охин чинь нэг л биш. Гэд Дамиран үгээ дутуу орхин чимээгүй болоход замбаг өөрийн ирэхгүй давхийн жавхлан төгс яасан гэж яран асуув. Мэдэхгүй золиг. Заавал Америкийн нэгдсэн улсад суурна л гин. Олон улсын хэмжээний их том хуульч болно л гин. Тэгээд хүүхд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах юм байх. Тий. Арсны өнгөөр ялгуурлан гадуурхтаа бас тэмцэх гин. Шал завхарсан мөсгөө хүүхд юм байж химэн Дамиран дургуутсан хэлээд эхнэрээ хараад сулхан инэв. Чи яагаад энийгээд байгаа? Яасан? Инээж болохгүй мó? Охиныхоо энэ гайхалтай хүсэл мөрөөдлийг үгүйсгээд байгаа мó? Мөсгүй хөөхөж шүү дээ. Тэр холын хол хөл толгойгүй олонд ганцааран гэнэ үү? Миний охин хөл толгоогоо солих хүн мөн үү? Тэр бол харин ч үгүй шүү. Манай улсаас Америк нэгдсэн улсад оюутан суралцуулах хэр хүндрэлтэй вэ? Чам цөрөг нөлөөлөх үү? Нэг үе бодвол гайгүй болж байгаа. Нам бол мэдээж таата биш байх. Цэдэв даргал мэдэндээ. Чи тэгвэл маргааш цэдэв дарга дээр ороод учир байдлаа яар. Өөрчлөлт ил тод байдал яригдаж байна. Охиныхоо төлөө бүтээ. 7 настай балчир амтан бит хоёрыг дагаж эх орноосоо гараад 15-6 жил болоод ирж байна. Идэвшгүй байгаа бололтой. Явъя гэсэн дээр нь явуулчих. Хичээл намдаа шамдаад өнөө залууга мартагнана. Битгий очивол хуучин дурсамжин сэргэн шүү дээ. Замбаг нөхрийнхөө чихэнд халуу төөнүүлэн шивнэхэд Дамиран толгой дохив. Дамиран эхнэрийнхээ хэлснээр намын төв хорооны тэргүүлэх дарга цэдэвдээр орж учир байдлаа ярихад дарга шуудхан зөвшөөрч өргөдлийг цохоод сайн байна. Манай залуус дэлхийдээ хөл нийлж хөгжил дэвшлийг эх орондоо авчрах ёстой. Амжилт хүсэж байна гэж дамжуулаарай. Гэхэд Дамиран хязгааргүй баярлан самсаа шархируулав. Маш их баярлалаа дарга. Үгүй ингэхэд Дамиран чи ер нь хөдөө гадаа явж агаар салхинд гардаг уу? За худлаа да. Бодтгол юм. Завдал болохгүй мó. Би чамааг бас тэгэж боддгийн.
Би ч бас алив нэг зүйлийг багцаалтдаг юм шүү. Ерөөсөө инgi. Намар манай нутагт очиж чадвал 3 хоног ядвал тал өдөрч болох нь агаар амьсгалж жимсэдий. Тэхүү гэсэн сэдв дарга хээшаагүй хөхөрч дамиранг дахин баярлуулав. Гүй мөн сайхна. Тэр үедээ надад хэлээрээ дарга. Хэлнэ. Заавал хэлнэ. Чамайг нэг агаар салхинд гаргах хэрэгтэй болсон харагдаад байгаа. Цэдэв дарга баруун гарын эрхий хуруугаа гозоолгосноо том хүрэн зандан ширээн дээрээс далбар хавцтай том хар дэвтэр шүүрэн авч өмнөр нь жирээлгэн өрсөн үзэг харандаанаас хуруу хэрийн бүдүүнтэй улаан хөх 2 өнгийн бодгон харандаа гартаа барин дамиран сайд 8 дугаар сар заавал нутагтаа аваачих гэж улаан өнгөөр палитл томоор бичээд дамиран харж инээгээд ингээд л болчихж байгаа юм да. Гэлээ. Дамиран замбаг 2 охин жавхлан төгсөөгөө яг 1 сарын дараа холын Америк нэгдсэн улсад үдэж өгчээ. Хаалга тогшох сонсогдоход намын үнэн сонины шин дугаар уншиж суусан Дамиран "За" хэмээн чанга дуурчгаад өөрийнхөө дунд цочин сэтгэл нь эвгүйтэв. Нарийн бичгийн дарга залуу орж ирээд үүдэн зогсоож "Сайда эмэгтэй судалгааг аваад ирлээ" гэхэд Дамиран гайхан "Ямар эмэгтэй вүлээ?" гэд өмнөөс нь том харав. Айлгэрмаа гинэ. Та өөрөө нарийн сайн судал гэсэн шүү дээ. Дамиран гинт тухайн алгадан судалдаа өндөлцөв. Хүй чи муу хариуцлагагүй нөхөр шүү. Айл 2 жилийн өмнө өгсөн үүргийг одоо биелүүлж байгаа мó. Уучлаарай сайда. Нарийн судалгаа гаргах гээд жаах удчихлаа. Жаах удчихлаа гин шүү. Аваад ир. Гэхдээ баярлалаа. Бараг би мартчихсан байна штэ. Чи одоо явж олноо гэсэн Дамиран нарийн бичгийн дарга хажуугаасаа холдуулахын түүс болж хаалга хаагдмагц бор уттай бичиг баримтыг яарн нээж ихэд шимтэн уншив. Хүүхдийн төрсний гэрчилгээ түүний анхаарлыг ихэд татхад яаран авч өмнөө дэлгэн тавив. Хүүхдийн эхийн овог нэр найгалмаа хэрлэн. Хүүхдийн эцгийн овог нэр дайрцав Дамиран. Хүүхдийн овог нэр хэрлэн айлгармаа. Төрсөн он 1963 он 12 дугаар сар 4-ний өдөр. Гүн чи юу вэ? Ямар хачин юм бэ? Миний овог нэр байх юм. Бас хэрлэнгийн нэр. Хэрлэнгийн овог нэрээ найгалмаа байсан байх шүү. Юу гинэ? 1963 оны 12 сарын 4. Юу болоод байна? Бид биш байлгүй дээ. Аль адилхан нэрийг тэр гэх вүлээ. Цааш нь уншия байз. Дамиран ганцаараа дөнгөнөн яриад дараагийн хуудсыг чичирч салгалсан гараараа татан гаргаж ирэв. Найгалмаагийн хэрлэн, төмрийн завуудад гаг нуурчин, гэрийн хаяг, ажилчны арион, яарамгийн хороо. Чаваста хөр химнэ гэж хэрлэнгийн минь охин байсан байх шүү дээ. Дамиран хоолоо дэсэлдэн гашуу оргих нулимсаа хүчлэн залгаад нүдэн анин хэсэг суув. Тахимаа шүргсэн 2 салаа уртахаар гизэгтэй гэрэлтсэн цагаан царай, үзэмжит улаан уруул, мэлмэрсэн том алаг нүдтэй хэрлэн охин ажлын хөх комбинзон өмсчгөөд гунхалцсан алхасаар хурж ирэх нь харагдах шиг болоход Дамиран зөөлөн мэгшөв. Бурхан чөтгөр минь. Мөн сайхан охин байж үлээ. Тийм ээ. Тун сайхан бүсгүй байсан. Тэр сайхан бүсгүйтэй амьдрах хувь заяа надад дутсан юм. Дутагч гэжтэй. Надаас л болсон шүү дээ. Өнчин ядуу хар ажилчин хүүхдтэй суулгахгүй гэж хадуурхсан ээжийнхээ үгнээс гарч чадаагүй юмдаг. Ээж минь сайд нөхрөө тархитаж байж намайг гадаадад сургуульд явуулсан. Тэгээд л бидний харилцаа тасарсан байдаг. Харин би хэрлэнг жирэмсэн болсныг мэдээгүй. Намайг мартаагүй байжтэй хөөх юм. Гэхдээ яагаад хүүхдийнхээ төрсөн эцгийг гэж намайг бичүүлсэн нь ямар учиртай юм бол? Гинт Дамирангийн зүрхний цохиолд хурцсан амьсгаан дээрдэж ирэв. 2 гарын салгалан чичирхээлсээр ширээн дээрх шил аяхтай усыг авч зайлаглав. 1963 оны 12 дугаар сарын 4 гинэ. Юу үлээ байц? Юу үлээ? Бид хоёр хамгийн сүүлд цагаан сарын өмнөхөн 1962 оны 2 дугаар сарын дундуур сонгины амралтанд хамт 7 хоногийг өнгөрөөсөн. Тэгээд л би сургуультаа явсан. Дахиж түүнтэйгээ уулзаагүй. Тэр минь төрхийн хүндрэлээр өнгөрсөн гэж сонссон. Тэгэхэд айлгэрмаа, тэнгэр минь, айлгэрмаа миний охин байх нь. Нүүрөөд нь нэг их халуун огшож юу болж байгааг мэдхэ болсон Дамиран ширээн дээрх телефон уцаа шуурч хитэн тоо иргэдээд харилцаурыг чихэндээ наав.
Төдөлгүй замбгын танил болсон ээлдэг дун сонсогдов. Байна уу? Байна. Нөхөр чи юу хийгээд ажил хийлгэхгүй энэ төр болоод яршиг төвөг удаад байгаа илээ. Юу гинэ? Чи өөрөө над руу залгаад байна штэ. Замбгын гайхсан дун гарахад сая өөрийгөө эзэмдэгтэйгээ болсон дамиран хилээ гаргаснаа. За хөө замбга, нөхөр минь чи сайн сонсож бай. Ингээ шахмал бүдүүн дуугаар зандарахад замбгын ууртаа дун сонсогдож битгий маялаад байл да. Одоо байдлаа ажлын цагаар залгаж хичээл өмүүлдэг болох нь уу? Гээ тэр чихтэй уцаа тасалж орхиход "Гүтэр гэм. Ёстой нэг хань ижлийнхээ зовлонг ойлгодоггүй золигийн хүүхэн юм да чи" гэж ганцаараа ярьсан дамиран дахиж эхнэрийнхээ ажлын утас руу заалгав. Хинбэ? Замбгын дуу цаанаа л нэг төвөгшөөсөн янзтай сонсогдоход дамиран гомдох шиг болж "Хин байдгийм бэ? Би л байдаг. Хариуцлагагүй нөхөр байна шүү чи. Үг сонсохгүй уцаа тасалж гин" гэж гомдоллоо. Яаж хаад байгаа юм бэ ханаа? Ууччихсан юм уу? Замбаг арай зөөлхөн дуугаар аргадангүй асуув. Хүү ерөө ууччихсан гин шүү. Ажлын цагаар шүү тэгээд хажуудахтаа сэтгэл санаа тавина гэж юур байхгүй хүүхэн юм а да чи. Дамиран хоолоо зангируулан хилээд хингэнтэл санаа алдахад замбгын сэтгэл зовж ханаа ойлгогдохоор ярил да. Юу болов? Химэн аргадав. Юу ч болоогүй. Баяртай. Гэх мөртөө дамиран уцаа тасалчгав. Өрөөнийх нь утаас хідэнтэй дугарсан ч замбгыг залгаж элдвийг шалгаана гэж сансан дамиран уцаа авсангүй. Тэр өдрийн бүх уулзалтуудаа цоцлуулаад сандалтаа шигдэн суугаад багын амраг анхны хайрын эзэн хэрлэнг дурсан хэсэг уйлав. Дараа нь алгармаг хаанаас олж уулзаж болохыг бодол хийлэн удтал суув. Хаалга тогшох сонсогдоно. Дамиран дуурсангүй. Ууралсан мэд хүрлийн сууж зүрх сэтгэлдээ гаслан яолно. Хаалга цэлийтэл нээгдэж гоёмсог хөх цовны хормоод ирүүлсэн замбаг орж ирээд хаалга зөөлөн хаахад дамиран нүдээ анчхав. Замбаг үүдэнд хэсэг төдөлзөн зогссноо өсгөдө хутлаараа шал давшлан алхасаар дэрэгдэн ирж зогсов. Замбгын танил олсон сайхан үнээр зөөлөн амьсгаа мэдрэгдэхэд дамиран тод гихчин санаа алдчихав. Замбаг нөхрийнхөө махлаг том гарыг зөөлөн нийлж атгснаа нулимсны ором гарсан хазар дээр нүнсээд битгий дотроо богшуулаад байл да. Зоогоод байгаа бодлоо гадагшлуул надад ярьж да гэж аргадан аяархан хэлснээ. Би ханчин байна гэлээ. Дамиран нүдээ нээж эхнэрээ зөөлөн харснаа хуурай мэгшин би чамтай учрахаас өмнө нэг их том нүгэл хийсэн хүн гээд дахин санаа алдав. Миний хань ухаантай, сайхан сэтгэлтэй хүн. Тийм муу зүйл хийгээгүй гэдгийг би мэднэ. Хоёлаа гэртээ харъя. Би чиний дуртай хоолыг хийж өгье. Чи минь ядарсан харагдаж байна. Хань чамд санаа зовоод хүрээд ирлээ шүү дээ. Химэн замбаг аргацаар л байлаа. Дамиран эхнэрийнхээ сайхан цагаан хуруудыг халуу төөнүүлэн атгаж "Замбага, би их муу юм хийжээ" гэж хоолоо чичрүүлэн хэлв. Ойлголоо доо. Яах ёстойгоо хэлчих. Хоёлаа хамтан шүү дээ. Замбага, би чамд хэрлэнгийн тухай ярьж байсан, тийм ээ? Ярьж байсан. Юу болсон юм бэ? Хэрлээ ашгүй амьд байна гинөө. Үгүй чиш зайлуул. Хөөх юм дээ. Төрхийн хүндрэлээр өнгөрсөн сураг сонссон. Тийм гэсэн хөөх юм ямар сайн байх вүлээ дээ. Гэхдээ ханаа хөөхий тэр бүсгүй төрүүлээд орхисон бүсгүй өөр миний хүүхэд юм байна. Замбаг нөхрийнхөө цосгоо мэд сонхийсэн цайвар царай ус шүүрхийлсэн дөлгөөн борнуудыг далтчин харж амаа ангалзуулав. Юу? Тэгээд тэр охин хаана байгаа? Мэдхгүй. Алгармаа олдохгүй байна. Замбаг дахиад давхын цочов. Юу? Алгармаа гэсэн үү? Тийм ээ. Тэр охин Шижирбаатрын ээж миний охин байж чи өөрөө судал гэсэн шүү дээ. Дамиран гимшингүй бовтнав. Бурхан минь, хөөх охин бас. Замбагын нүдээр ус мэлтэлцэн дүүрж хамрыг нь дагаад урсав. Замбага, хоёлоо одоо яана? Шижирбаатар хүн минь миний зээх үү байжээ. Харин ч сайн боллоо. Түүрч явсаар үрмэн бидэндээ иржээ. Алгармаа бас их зөрүүд охин. Зөрүүчгээ ирэмгий дайчин. Биднийг хүлээн зөвшөөрөхгүй. Оюун төгс шиг л заваах бах та. Хоёлоо одоо нэг биш хоёр охины арга эвийг олох ёстой боллоо. Мэдсэн нь сайн боллоо гэсэн замбаг нулимсаа арчив. Тэднийг олох нь чухал. Тэр алгармаа нөхөр ер нь юу хийж яваал
Би бүр зовчихлоо байна. Нөгөө имэгнийг ингэснээ дамиран ширээн дээрх цаасыг авч харан найгалмаа хөгшнийг ядаж олох нь чухал байна. Ингээд эхнэрийнхээ нулимсыг арчин духан дээр нь үнэрлэв. Байхгүй юм лээ. Би тэр хашаанд 3 дахин очсон. Эми охин 2 ч байхгүй. Хашааны эзэн айлч хашаага орхиод нүгэд явчихсан байна лээ. Ойр хаваас нь хайгаад үзүүл яах вэ? Би бүр орон сууцны хорооноос нь хайгаад олоогүй. Гүй мөн хачи юм аа. Гисээр дамиран бодолд автав. Ямар тач харьцгаая. Хүмүн хүлээж байгаа. Нэр хүүдээ замаараа тоглоом аваад харьцгаая. Гэж дамиран ихэд уяралтай хэлэхэд замбаг нөхрөө ихэд өрөвдөв. Зайлэг бол доо замбаг минь. Чи бид хоёр ч одоо баахан зөрүүд дураараа өөрийнхөө зүтгэдэг огттой зовхон дээ. Жавхлан төгс гэж тэр зөрсөөр байгаад яваад өглөө. Оюун төгсч тэр. Энэ налгирмаач тэр. Дан зовоос нөхөд. Одоо харин энэ Шижир Баатар нөхрийг нэг чихзөөлөнтөө хүн болгож авах нь чухал. Эмээ өвөө болцоолоо штэ. Ингэсэн дамиран хүт хөхөрхөд замбаг дагаж жингнүүлэн инээгээд харин л дээ. Манайх үнэхээр чихзөөлөнтөө болвол сайнсан ингэлээ. Дамиран пижака тавчулж заавал үгэнд ордог болгоно гэж амьсгаадав. Юу вэ? Тавч чинь тавчлагдахгүй байгаа мó? Ойрдоо ядраад энэ гидэс урагшаа түрээд ядрахаар мөн таргалах бахта өвөөгөө. Эрүүл мэндэ бодож жин хасвал зүгээрсэн. Энэ олон зөрүүд октыг номогдохын тулд жингээ хассан дээр шүү. Чи өөрөө хоол хийж өгөөд ахаар би чинь өөхөөрхий. Би буруутан болж ах шүү. Алив явцгаая. Хинхинийхэн сэтгэл амсгийн найрсаад сугдалцсан гарахтаа тэд бисээ халуун хайраар хучах ажээ. Төгөлдрийг орж ирэхэд найгалмах хөгшин бүртэлцэн угтаж өмнө нь хоол аяглан тавина. Хөгшин цаанаа л нэг завууртай амьсгаадна. Хүн минь яас их оройтов. Ачаага авах гэсээр хонох шахлаа. Сая нэг юм арайх яачууллаа. Насаа нэм. Тэгээд хизээ замд гарах уу? Өглөө юу? Маргааштай гарч амжихгүй. Дахиад 2 тэрэг ачаа авна. Тэгээд нөгөөдрөөс алтан булаг руу цуваагаараа хөдлөнө. Заашгүй дээ. Ганц өдөр амраад явах нь. Тийм санаатай л байна. Ингээд эмээ, таны бие зүгээр үү? Нэг л завууртай байх шиг. Эмээ зүгээрээ хүүхээ. 2 охин ч унтаж байна. Цаатах ч уйлаад нэмэр алга. Эмэгний яриаг сонсоод төгөлдөр цочоож тавхтаа хоолоо алдах шахан ширээнэ чимээтэй нарахгүй тавив. Юу? Манай танхилуудаа орой ажлаас ирэхдээ уруугаар ирсэн. Уйлаад л байна. Хүмүн ямар тааж хоолоо идчих. Эмгэн өөдөөс нь харц суугаад хоолоо идэхийг сануулan дохиход төгөлдөр ухсгийн тавгаа шүүрэн авч 2 том халбагдан амруугаа чихээд гүдэлцтэл залгиж орхиход эмгэн дуу алдан уулгалж цай аяганд нь дүүргээд цай оочоо гэж захирахад төгөлдөр халуун цайнд уруул амаа шацлах шахам аяг цай уучгаад унтлахынхаа өрөөрөө гүөх шахам оров. 2 охин нь аавынхаа хийж өгсөн модон орны памгар зузаан матрас дээр 2 биеэ тэрэн өхөөрдөм хөөрхөн унтана. Оюун төгс хөнжлөөрөө толгоогоо бүтээчихсэн цаашаа харан хэвтэн. Унтаагүй бололтой. Төгөлдөр ихтрийнхээ хажуугаар хэвтэж араас нь тэврээд битүү нөмөрсөн хөнжлийг нь яарж нүрийг нь арадан нэлбэл нойтон байлаа. Миний танхил яагаад уйлаад байгаа юм бэ? Би нүгдөө юу? Үгүй, хизээ ирсэн. Өвдөөгүй бол яагаад уйлаад байгаа юм бэ? Дарга энэ тэрдээ загнуулсан юм уу? Үгүй гээд ахт чинь тэгвэл ахтаа гомдсон юм уу? Гэсэн төгөлдөр эхнэрийнхээ хар шилэн дээр удаанаар үнсэв. Үгүй дээ ахаа, унтаж амар. Үгүй чамааг яагаад уйлсныг мэдхээс нааш би унтахгүй штэ. Яасан бэ? Хэлэл дээ. Нүгөө авгаа ирсэн. Оюун төгс гомдолтой мэгшгээд төгөлдөр ихэд гайхан. Ямар авгаа? Гээд өндийн сууж эхнэрээ харав. Яагаад вэ? Миний дургуй хүргэсэн нэг хүн байдаг үсттэй. Хин чиний дургуй хүргдэг гэж тийм хүн байдаг юм уу? Би л авдуулаагүй юм байна. Үнэхээр та мэдэхгүй байгаа юм уу? Үнэхээр мэдэхгүй юм штэ. Ахтаа хэлчихээ миний танхил. Замбаг багшил ахгүй юу? Оюун төгс уруулан амжуулан уйлгнахад төгөлдөр нэг том харснаа санаа алдаж эхнэрийнхээ толгойг илснэ. Танхилаа, чи ахыхаа хэлхийг сонсох уу? Гэж аргадав. Та угаасаа тэдний талдал орно үз. Зүгээр л миний багш чигээрээ дууссан бол дээр байсан. Ингэж оюун төгс буруу харж хэвтэв. Танхилаа, хойлоо эргээд ярилцсан шүү дээ.
Хөөрхий дөө. Ямар аргатай л төрсөн үрээ орхих вэ гэж. Гэхдээ сайхан сэтгэл надад ихчээд орхисон болохоор төгөлдрийг ятхан хэлгээд оюун төгс дуурсангүй. Хүнжилт нүрээ наан цааш харан хөвцсээр л байв. Танхлаа. Анхнаасаа чамайг огноо гэж мэдээгүй байсан шүү дээ. Тэгсэн ч гэсэн чамд сайн байсан биз дээ. Одоо харин ээж хүнийхээ үүргийг биелүүлэх гээд чамд тус болчих санаатай яваад байгаа шүү дээ хөөрхий. Ээжтэй байна гэдэг сайхан. Энэ хорвоо чамайг минь төрүүлж надад аз жаргалтай сайхан гэр бүл бэлгэлсэн ээжэд чинь би баярлахаас өөр яалтай вүлээ дээ. Миний танхил ээжигээ хүлээн зөвшөөрч гэх үү? Ах нь гойж байна. Гээд төгөлдөр түүний хазаарт хацраа наалаа. Би таныг ингэж хэлнэ гэж мэдээд байсан юм аа. Тэр чи өөрөө мэдчихсэн л байна штэ. Гэхдээ л би чадахгүй байна. Би өнөөдөр замбаг багшийг өрөвцөн. Гэхдээ л миний бурхан болсон ээж чинь их баярлаж байгаа да. Ээжигээ хүлээн зөвшөөрсөн дээрээ сайхан ээж шүү дээ. Оюун төгс хариу хэлсэнгүй дээш гарч хэвтээд нөхрийнхөө том гарыг хэвлээ дээрээ зөөлөн тавиад инээмсэглэв. Яасан? Миний танхил ингэснээ төгөлдөр дуу алдан босож харав. Оюун төгс инээмсгэлсээр төгөлдрийн том алган доороос нэгэн үл мэдээг зөөлж ирвэлзэн хөдлөх айдснаа гинт оволцож хөдлөхөн тэр. Танхилаа, энэ чинь чи минь. Төгөлдрийн том алагнуудээр ус мэлтэлзэн дүүрч иш хөөрхий минь. Чи минь ядрах бах та. Гээд гар дээрээ өргөн эргэлдэв. Чимээгүй хүүхдүүд сэрчгэн штэ. Аяархан 7 хоногийн өмнөөс хөдөлж эхэлсэн. Харин аавдаа эргэлж буй бололтой сая айхтар хөдөллөө. Хүү байхан л дээ. Манайх хүүтэй болж явах шиг байна. Жигтэй их баярлсан төгөлдөр эхнэрээ хязгааргүй хайрлан тэрсээр л байв. Төгөлдрийн баярлаж байгааг харах оюун төгсөд сайхан санагдаж нөхрөө удтал хайрлан ширтээд хазар дээр нүнсэж тийм ээ аавтайгаа адилхан хүү гарна гээд инээмсэглэн нөхрөө хүзөөдөв. Ахан дэлгүүрлүү хараалгаад ирээ. Миний танхил хэвтэж байгаарай. Төгөлдөр оюун төгсийг орон дээр хэвтүүлээд күртгэл шүүрэн авахад оюун төгс гараас нь зөөгдөж яах гэж байгаа юм бэ гэж асуув. Чи юу идмээр байгаа? Ах нь аваад ирээ л дээ. Орой олчихсан байна штэ. Аль хэдийн дэлгүүр хаачихсан. Өө, тийм байх л да. Маргааш орой авч өгдөг бах та. Компот авч өгөөрөө. Тэгнэ. Гурууланд чинь үгүй. Эмээд бүгдэд ч авч өгнө. Өөрөө ч бас идэн штэ. Та идтгүү штэ. Идээрээ заяа. Иднэ. Ингээд чи хоол идсэн юм уу? Тэр хүнтэй хамт хооллсон болсон. Битгий ингэж яриач дээ. Гойж байна. Бид дахиад нэг бурхантай болж байна. Өөрөө ээж болсон хүний хувьд ээжигээ уучлж хүлээн зөвшөөр. Ах нь энийг л хүсэж байна. Оюун төгс төгөлдрийг харснаа ялдамхан инээмсэглэв. Тэгээ тэр хүнийг биш таныг бодоод зөвшөөрье. 3 хүүхдээ минь эцэг хайртай ханаа бодоод ээжигээ уучлалаа. Та минь талигач ээжээс минь хоош миний төлөө бүхнээ зориулсан ачлалт хүн юм чинь. Таныг хүсснийг би зөвшөөрлгүй яах вэ? Одоо надад орхиод явсан ээж аав биш. Та минь л байхад боллоо. Би тандаа хайртай. Маш их хайртай. Ингэж оюун төгсийг нулимсандаа хахад цацсан хэлэхэд төгөлдөр тэврээд авав. Баярлалаа танхил минь. Чамдаа маш их баярлалаа. Юу ч битгий яриа хаа. Зөвхөн намайг тэврээд элэ. Таны тэврэлт бол миний амьдрал. Тийм ээ. Би амьдарч байна. Сар дээр хөөрсөн хойно төгөлдөр ингэртэй наалдан унтсан ханаа зөөлөн тэврэн хэвтүүлээд хүнчлөөр нь хучив. Хүний амьдралд дэндүү шунан дурлсан саран цонхоор мэлтийтэл ширтсэн цагаан шүн байлаа. Тэр өдөр дамиран ажилдаа явсангүй гэртээ утасныхаа дэргэд суун ийш тийш залгасаар өдрийг өнгөрөв. Ханаа ингэж суугаад нэмэр алгаа. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн шилжилт хөдөлгөөн хариуцсан байцаагч нартай уулзуул яасан. Альгармаа эмээгээ аваад нэг тийшээ шилжээд явчихсан болов. Химэн аргаа барсан замбах хэлээд Шижирбаатрыг инхрийлэн үнсэв. Харин нээхөө. Би найгалмаа хөгшний тэтгэврийн хаягийг нь барьж авах санаатай байна. Энэ сард ч өнгөрч, эх сард тэр хөгшин тэтгэврээ авч таарна да. Тэгжэл таарна. Миний хүүч мөн мундаг хүн юм да. Өвөө эмээгээ олоод ирдэг. Дамиран ихэд уйрангүй хэлээд за наашир миний хүү химэн алгаа тосгоод Шижирбаатар гүн очиж ингэрт нь асав. Хилээд юөх вэ? Ястаа л нэг ирэх гэж ирсэн өр минь шүү дээ. Ингэхэд хөө охин ярьсан уу? Жавхлан төгс.
Хэд хоногийн өмнө ажил ихтэй байгаагаа гайхаж нэг яриад л таг болчихъя. Эцэг ихээ зовоож байвал сайхан л байдаг бололтой одоогийн залууст замбаг гомдонгой хилээд хоол бэлтгэхэр болов. Яах вэ хөө? Хүлээлтчиг сайхан юм хаана вэ? Удалгүй цаад охин чинь ээжээ таныг саналаа гээд л ярина. Ингээд оюун төгсдөө уулзаад нэмэр алга уу? Алга. Ер нь хэрэггүй хэлжээ. Та миний ээж биш, багш минь байсан бол аштаа юу? Би таныг ээжээгээд хүлээж авч чадахгүй. Дахин битгий надтай уулзаарай гэж байгаа юм да. Би тэгэхэд түүний төлөө сайд дарга нарыг царайчилж арай хийн зүрхний мэс заслын эмчээр мэрэгшүүлэн суралцуулах болсноо хэлэхэд огт тоохгүй байсандаг. Хүүхдүүдийг нь харж асраад өгье гэсэн чинь бүр дүрсхийн уурлаад миний хүүхдүүдэд санаа тавих хэрэггүй. Харж асардаг сайхан сэтгэлд имээ би гэсэн. Бодвол төвлөрөө ээж байх л та. Тун их гомдолтой байгаа эхнэрээ харсан дамиран өрөвдөгтөө инэв хийх айдаад за яах вэ миний хань оюун төгсний өдөр инээгээд л ороод ирнэ. Ер нь тэгээд хүлээлтчиг сайхан юм хаана вэ? Хөө ерөө муу ярва. Одоо тэгээд яах гэж байна? Алгэрмаг хаанаас олох вэ? Арай хүлээлтчиг сайхан юм хаана байна гэж сууж авах юм биш үү? За да ер нь тэр ортоодог шүү. Иш чавас ийм л ойчсон хүн гэж байдгаа гэж дуу алдаад замбаг галтгоороо орчхов. Лойчсон гин шүү. Харин ч би хариуцлага огт алддаггүй хүн шүү гэсэн дамиран намын өмнө сан шүүрч аван дууга хургаанд үнсийхэд Шижирбаатар хүү ээжийнхээ хэдхэн хоногийн өмнө авч өгсөн алсын удирдлагатай том машин цуунгаа олон гэрэл зэрэг астаг жигтэйхэн чанга дуурдаг сигнал дээр нь дарахад дамиран овсгийтэл цачив. Гүй эн чин зайлгийн хүүхэд вэ? Хичнээн цачваа ёо. Зүр хийвгөө болчих чинь гайг байгаа. Энэ замбаг хүүхдэд дан хэрэггүй тоглоом авч өгөхийг яана гэж өөртөө өгүүлсэн дамиран хөөе замбага гэж хашгирав. Яава энэ зүрх болохгүй нэ. Хичнээн цачваа. Энэ зүрх болохгүй нэ. Хичнээн цачваа сая. Цачхоо юунаас тэр вэ? Юунаас гэж энэ хүүхдийн машин хичнээн чанга дуутаал үдвэ. Шаал дэмий юм хүүхдэд авч өгөх юм. За сүртэй штэ. Хүүхдийн машин яавал гэж тийгэндээ чи зүрх өвдөд байна гэд ахт чинь. Эмийн сангаас бусаалга аваад тусаагаад уучхаач штэ. Чи аваад өгчхөөчтэй. Залах уу гэдг нь жаахан хүлээж вэ. Би махшаараад орхи. Тийхээстэй. Дамиран эхнэрээрээ им ахуулах болсондоо баярлан өөртөө инэв хийлэв. Дамиран хаалганы хонх дуграад байна. Онгоолгоороо. Хин юм болоо. Хинчээс яах вэ дээ? Тайлаад өгөөч. Удалгүй дамирангийн хүнд амьсгаас онсогдон үүдрөө очих чимээ гарахад замбаг инэв хийлэв. Эн чин за орцгоо. Алив хөөе замбаг гараад ирээрэй. Ингэж дамирангийн найрсаг гэрнээ твдэнгүй дуу гарахад юунд ч юм бэ зүрхээр нь часгийтал хатгуулсан замбаг гартаа барьсан халбгаа чимээдээ гихчин тавиад гүйн гарав. Замбаг эхлээд нүдэндээ читгэлгүй дороо зог тусав. Баярлсан зүрх цээжээ дэлб татахнуу гэлдээ цавхчиж нүдийг нь хоромхон зуурт ус бүрхээ давхан тэр хөрхи миний охин охид минь хүргэн минь хүрээд ирлээ гэж яасан сайхан юм бэ? Орчлын ертөнц минь баярлалаа. Замбаг уруул өмөлзүүлэн өөртөө шивэнсэн ч хөдөлж чадсангүй. Ханаа хүүхдүүд маань ирлээ. Яасан сайхан юм бэ? Дамирангийн баярлаж хөөрсөн дуун замбагын зүрх рүү юулан оров. Хөөрхий дөө миний хань бүр баярлцгаж уярлын нулимс цээлэлцэн доош урссаар л сайн байна уу ээжээ? Бид ирлээ. Төгөлдөр хөнгнүүлэн хилээд хоёр охиныхоо араас зөөлхөн түлхэж эмээ өвөд өнсүүлээрээ гэлээ. Охид хөтлөлцөн илгээ мэдсэн аятай замбаг руу өгөхөд тэрбээр өөрийн ирэхгүй мэгшин сүхрэн суугаад зэ охтоо инхрийлэн үнсээд ингэртэй наан тэврэв. Бурхан минь ямар хөөрхөн үрсвэ. Ивидээ миний хөөрхөн үрс. Замбагын амнаас энэ үг өөрийн ирэхгүй гарчхад оюун төгс түүнийг харан ялдамхан инээмсэглэв. Миний охин чинь яасан сайхан инээдэг юм бэ? Зүрх сэтгэлдээ ихэд догдолсон замбаг алив нэг сайхан үг хэлж чадсангүй. Тамир тэнхээ барагдсан мэд салхийн сул байсан гараа хүчлэн өргөөд оюун төгсөөд сарвайхад төгөлдөр ихэд сандарч эхнэрийнхээ араас зөөлхөн түлхэж очтоо миний танхил гэж шивнэв.
Төгөлдрийн зүрхнийхээ угаас шивнсэн энэ шивнэлтийг дамиран мөн л зүрхээрээ хүлээн авч сонсжээ. Хэсэг зуур түдгэлзэн зогссон оюун төгс нэг л мэдхэд тээж төрүүлсэн хийхээ өмнө үүлгэртэж самгардан зогсож байлаа. Ээж минь уруулаа эвлүүлж ядан хэлсэн түүний хэлхийг сонсоод замбаг мэгшин уйлж гарав. Хөрхийдөө миний ах. Ээжигээ өшөөгөөрэй. Тэр хоёрыг тэврэлдэн уйлалтгаад дамиран төгөлдөр хоёр биесээ нулимстай нүдээр харан ихэр татцгаав. Тэр шүн их хот үе түмэн гэрлээ тэнгэрийн сарантай хансан түгээсэн сүүн цагаан шүн байлаа.